За бид нар Галат номноос үзээд нэлээд удаж байгаа. Өнөөдөр бид нар 4-р бүлгээ дуусгах энэ хэсэг дээр ирсэн. Сонирхолтой нь биш те хүмүүс ямар ч номлогч өөрийнхөө хүслээр өнөөдрийн миний энэ одоо номлогч байгаа хэсгийг сонгож авдгүй юм билээ. Арга байхгүй одоо ингэж нэг тайлал номлолоор явж байгаа хүмүүс яг энэ хэсэг дээр ирж ярьдаг. Яг гэвэл яг Паулийн энэ Галат ном дээр бичсэн гол энэ санаа энэ дээр дахин давтагдж зүгээр дүрслэл тийм ээ үлгэрлэл маягаар энэ дахин давтагдж байгаа ийм хэсэг ерөнхийдөө байгаа. Ер нь Галат ном юуны тухай вэ гэж бид нэр ярих юм бол үдээд маш сайн хариулах болсон байлгүй дээ манайхан. Тийм ээ. Христэд итгэгч гэдэг бол ямар нэгэн хуулиар биш. Харин зөвхөн Есүсийн загалмайн үйлсээр дамжуулан түүний хийсэн ажилд түүнд итгэсэн итгэлээр л зөвхөн Христэд итгэгч байна гэсэн. Ийм гол мессежийг одоо Галат ном маань хэлхийг хүсэж байгаа. Тэгээд эхний энэ 4 бүлэгт ер нь бол яг л энэ мессежээ дахин магадгүй давтж байгаа. Тийм учраас өдийг хүртэл магадгүй та нар заримдаа сонсохдоо юу гэлээ нөгөө юм ч л яригадаад байгаа юм биш үү? Зургацсан пянц шиг сонсогдоод байна гэж бодож иж магадгүй. Тэгээ Паул энэ хэлэх гэж байгаа гол одоо Галатийнханд ойлгуулах гэж байгаа нэг аюул чухал зүйл байгаа. Тэр бол нөгөө юдэжүүлэгчдийн ярьж байгаа зүйлийн эсрэг. Юдэжүүлэгчд юу ярьж ирсэн? Тийм та нар Христэд итгэж болно зүгээр асуудалгүй. Гэхдээ та нар хууль дагах хэрэгтэй. Хоцлуулах хэрэгтэй. Зарим одоо мөргөлийн хуулиудыг та нар дагах ёстой, заншлуудыг хийх ёстой, өргөл барьцуудыг өргөх ёстой, тодорхой зүйлсийг одоо хуулийн дагуу биелүүлсэн байх ёстой гэж. Гэтэл бид нар одоо хүртэл яг одоо ярилцсан зүйл бол хууль бол аврал өгөхөөр өгдөг. Харин биднэрт тусламж хэрэгтэй гэдгийг мэдүүлэхээр өгөгдсөн. Бурхны тусламж хэрэгтэй гэдгийг. Хүмүүс хуулиар буюу ямар нэгэн дүрм журмаар Бурхны байтугай өөрийнхөө зохиосон дүрмээр хүртэл хүн амьдрч чаддаггүй. Тийм учраас биднэрт өөрсдөд нь тэрийг биелүүлэх хүч байхгүй юм байна гэдгийг мэдүүлэх юм зорилготойгоор хууль өгөгдсөн гэж Паул ерөнхийдөө ярьж байгаа. Одоо хүртэл бид нар ярьсан одоо гол сэдэв бол тэр ерөөс. Хууль бол бидний гэм нүглийг л илчилнэ. Чадахгүй гэдгийг л илчилнэ. Бурхан хэрэгтэй гэдгийг л илчилнэ. Тэрнээс биш хуулийг хүн ингээд дагаад тэгээд авралт хүчнэ гэсэн зорилготой бол хуулийг өгөөгүй. Зүгээр л 10 хууль. Тийм ээ. Надаас өөр бурхантай байж болохгүй, тийм ээ одоо хүн алж болохгүй, худлаа хийж болохгүй гэсэн олон энэ хуулиуд 10 хуулийг л хүн биелүүлэх юм боломжгүй. Гэтэл цаана нь юдэчүүдийн хувьд юу вэ? Есүсийн хэлснээр зүтгэх маш их хуулиуд байгаа. Зарим одоо эрдэмтдийн тоосноор 600 гаруй хуулиуд. Энийг биелүүлэх ямар ч боломж байхгүй. Эдгээр ёс зүйн юм хуулиудыг нэгэнд биелүүлж чадахгүй учраас Есүс Христ энэ дэлхий дээр ирж хүн төрлөختний өмнөөс энэ авралыг өгөх ажлыг хийх хэрэгтэй байсан гэж. Тийм учраас тэр авралд та нар итгэсэн галатчуудаа гэж. Харин та нар одоо яаж мунхаглаад байгаа вэ гэхлээр итгэсэн дээр итгэл дээр нэмэх нь дахиад хууль биелүүлэх ёстой гэж яриад байна. Тэгж байгаа бол энэ боломжгүй. Хэрвээ Есүс дээр нэмэх нь хууль бол тэнд аврал байхгүй. Харин Есүс дээр нэмэх нь юу ч байхгүй байх ёстой. Тэгжээж тэнд аврал байна гэж. За энэ одоо чухал энэ санааг одоо Паул Галатад бичсэн энэ захидалтай хийж явж байгаад хамгийн сүүлд нь одоо хэрвээ бид нар 4-р бүлгийнхэн тэр эхний хэсгийг санаж байгаа 4-р бүлэг эхлэхдээ өв залгамжлалын тухай одоо эртний хууль заншил дүрм байсан. Тэрний тухай яриад одоо төгсгөлд нь дахиад өөр нэгэн зүйлээр жишээ аваад ярьж байна. За энэ одоо жишээ авж байгаа энэ хэсгээр бид өнөөдөр одоо ярьж байгаа. Бид нар хэрвээ бид нар Библиэр сарах юм бол бид нар бол Авраамийн удам гэж хэлдэг. Яг Авраамийн удам гэж хэлж байгаа гэхлээр Авраам бол хуулиас өмнө өгөгдсөн. Авраамийн гэрээ. Авраамд өгсөн амлалт хуулиас өмнө өгөгдсөн. Энэ Авраамийн хүүхдүүд гэдэг утгаараа бид нар Бурхны одоо
амлсан тэр амлалтыг хүлээж авсан хүмүүсээ гэсэн ийм санаагаар ерөнхийдөө бид Авраамын удам гэж хэлдэг. Авраамын удам гэж хэлж байгаагаар нэг талаар яг цусан төрлийн удмын тухай бол яриаг сүнслэг удмын тухай ярьж байгаа. Тийм ээ. Гэхдээ энэ тэгвэл сүнслэг удмын ээж нь хинбэ, эх нь хинбэ гэдэг энэ асуудлын талаар бидний ярилцах энэ хэсэг дээр ерөнхийдөө гарч байгаа юм л да. Нэг талаар Сара, нөгөө талаар Хагар гэсэн юм хоёр эмэгтэйн тухай. Тэгээд энэ хоёр эмэгтэйгээс төрсөн Ишмаил бас Исаак гэсэн хоёр хүүхдийн тухай ерөнхийдөө Паул дурдаад тэгээд энэ гэр бүлийн амьдралын зүйлээс Паул жишээ аваад өөрийнхөө хэлэх гэж байгаа энэ хуулийн тухай болон эрх чөлөөний тухай. Христ итгэлийн амьдралын эрх чөлөө гэж юу вэ гэдэг тухай дахиж тайлбарлахыг Паул хүсэж байгаа. За тэгээ бүгд хамтдаа энэ хэсгийг уншаад эндээс суралцгаая. Нөгөө 4-р бүлгийнхаа 21-р ишлэл дээр ирж байна. 4-р бүлгийн 21. Хуулийн дор байхыг хүсэгч хүмүүсээ та нар надад хэлээч. Та нар хуулийг сонсохгүй байна гэж юу? Авраам 2 хүүтэй байсан бөгөөд нэг нь шивгчнээс нөгөөх нь эрхчлөөд эмэгтэйгээс төрсөн гэж бичигдсэн байдаг. Харин шивгчний хүү махбодын дагуу төрсөн байтал тэр эрхчлөөд эмэгтэй хүү амлалтаар төрсөн. Үүнийг үлгэрлэвэл тэр хоёр эмэгтэй нь хоёр гэрээ юм. Нэг нь Синай уулаас гаралтай, тэр бол боолчлолд орох хүүхдүүдийг төрүүлэх Хагаар байж. Харин Хагаар нь Араб дахь Синай уул бөгөөд одоогийн Ерүслимтэй дүүцдэг. Учир нь хүүхдүүдийнхээ хамт тэр боолчлолд байна. Харин тэр дээр оршигч Ерүслимийн эрх чөлөөтэй. Тэр бол бидний их юм. Учир нь хүүхэд тэгээгүй хүүсэрчив баярлах тун төрөх зовлон туулаагүй чи багтан дуулж хашгир. Учир нь ганц бие эмэгтэй хүүхдүүд нөхөртэй нэгнийхээс илүү олон болно гэж бичигдсэн байдаг. Ах トゥ нараа та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. Харин тэр үед махбодоор төрсөн сүнсээр төрсөн нь сүнсээр төрснийгөө хавчсанчлан эдүгэ мөн тэгж байна. Гэтэл бичвэр юу гэж хэлдэг вэ? Энэ зарц бүсгүйг хүүтэн зайлвал зарц бүсгүйн хүү эрхчлөөд эмэгтэй хүүтэй хамт өв залгамжлахгүй гэдэг. Тиймээс ах トゥ нараа бид зарц бүсгүйх биш харин эрхчлөөд эмэгтэй хүүхдүүд билээ. За 5-ын 1-р ишлэлдэр Христ биднийг эрхчлөөтэй болгохын тулд чөлөөсөн юм. Иймд бат зогс дахин боолчлолын буулганд бүү орогтун гэж хэлсэн. За яг юу болов? Юу ийм л учраас юм хүмүүс эндээс номлодог байхгүй юу? Христэд итгэж хүмүүсийн эрхчлөө гэж юу вэ гэдэг талаар нэг талаар Паул 5-р бүлэг дээр ярихын тулд яг энэ хэсгийг ерөнхийдөө эхлээд ярьж байгаа юм л да. Боолчлол болон эрхчлөө гэсэн энэ хоёр ойлголтыг хүмүүс нэг дор байж болно гэж заримдаа боддог. Магадгүй Галатийн тэр үед тэгж бодож ирсэн. Хэрвээ би эрхчлөөтэй байсан юм бол бас эрхчлөөтэйгээр би буцаад боолчлолдоо орё л даа гэж магадгүй зарим хүмүүс ойлгосон. Тийм учраас Паул энэ ер нь бол эрхчлөө болон боолчлол хоёр зэрэг орших боломж байхгүй. Христ итгэл болон эсвэл шашинлаг зүгээр өөр шашныг дагаж амьдрах хоёр бол зэрэг орших юм боломж байхгүй гэж. Өнөөдөр мэдээж Христэд итгэж хүмүүс олон янзын заншлуудыг бий болгосон байдаг. Тийм ээ? Бүтэн өдөр болгон цуглаандаа явна. Тэ? За залбирна, Библийг уншина. За хүмүүс сайн мэдээ тунхаглана. За заримдаа эсийн бүлгээ хийн. За залбирлын цуглаанд оролцсон. Хамтдаа тодорхой хэмжээгээр сайн үйлсийг хийхийн тулд эсвэл айлбаа хийхийн тулд цугларна. Энэ бүхэн бүгдээрээ сайн зүйл. Гэхдээ энэ бүхэн нь бидний авралт огтхонч хамаа байхгүй. Бид нар аврагдсан хүмүүсийн зүгээр амьдралын хэм маягийг л харуулж байгаа болохоос тэнд бидний аврал болон амьдралд ариусгалын амьдралд ямар ч тийм ээ гавьяа тэнцээ байхгүй. Харин ариусж байгаа хүмүүсийн амьдралын зүгээр л үр нөлөө, үр дүн нь нэг талаар дайвар бүтээгдэхүүн нь харагдаж байгаа хүмүүст. Гэтэл яг галатчуудын ойлголтоор болохоор хэрвээ би сайн Христэд итгэж юм бол би маш сайн хуулийг дагах ёстой. Өргөл, тахил, хоцлол
Сонсогдохоо байцсан уу? Гэх мэтлэнгийн энэ бүх зүйлс бол миний одоо итгэлийн амьдралын зөвхөн дайвар бүтээгдэхүүн биш, харин бүр итгэлийн амьдралыг илэрхийлэх чухал орцсон гэж зарим хүмүүс нь ерөнхийдөө ойлгосон. Үнэн дээр бол тийм зүйл харагддаг. Гэхдээ үндсэн юм нь бол тийм биш. Христийн доторх эрх чөлөөл ганцхан бидний Христэд итгэгч болгож байгаа. Тэгэд энэ хоёрын хоорондох энэ ялгааг одоо хэлэхийн тулд Паул энэ Хагаар Сарагийн хоёрын одоо тэр нэгэн түүхээс хэлсэн байдаг. Тэгэхээр 21-р эшлэлээс бид нар харах юм бол хуулийн дор байхыг хүсэгч хүмүүсээ надад хэлээч. Та нар хуулийг сонсохгүй байна гэж үг. Энэ хууль гэж энэ хэлж байгаагаараа ерөнхийдөө Торогийн тухай ярьж байгаа. Хуучин гэрээний эхний 5 ном. Хуулийг та нар сонсохгүй байна уу? Мэдэхгүй байна уу? Та нар энэ хууль яаж яваад яг Ерүсалимд юдэчүүдийн дунд хүмүүст маш их хүнд ачаа, маш одоо хэцүү амьдралыг авчирсан байгааг та нар харахгүй байна уу? Сонсохгүй байна уу гэсэн ийм бодлоор хэлж байгаа. Та нар үнэндээ эрх чөлөөнд гарсан боловч одоо буцаад хууль руу очино гэдэг чинь ямар ч утгагүй юм биш үү гэж. За мэдээж хэрэг өнгөрсөн удаагийн бид нар хэсэгдэр яг энэний тухай ярьсан байгаа тийм ээ. Та нар аль хэдийн чөлөөлөгчөд буцаад одоо байсан одоо болчлынхаа тэр буулга руу буцаж орох гэж бодож байгаа ч ерөөсө утгагүй юм биш үү гэсэн ийм байдлаар хэлж байгаа. Тэгээ тэрний үргэлжлэл энэ ч явж байна. Та нар хуулийг хүсэж байгаа бол та нар би дахиад та нар сануулчих гэсэн ийм замаар ерөнхийдөө Паул энэ хэлж байгаа. Хууль яадаг вэ гэхээр ийм юмнуудыг та нар үйлд. Тэгэд ийм юмнуудыг үйлдсэн бол чи гоё гэж хэлдэг. Харин Христ итгэл болохоор эдгээр зүйлсийг та нар үйлдэх нь угаасаа өөрчлөгдсөн хүмүүсийн амьдралын хэм маяг. Энэ хоёрын хооронд өөр. Ер нь бол биш тэ бурханд тааламжтай амьдрахмаар байгаа хүмүүс хоёрхан янзын зам байгаа. Нэг нь өөрөө их сайн байж маш гоё буян үлдэж сайхан зүйл хийснээр бурханд таалагдана. Нөгөөх нь аль хэдийн бурханд таалагдсан учраас миний амьдрал угаасаа сайн үйлсээр дүүрэн байна. Ийм хоёрхан зам байгаа. Хэрвээ бид нар бусад бүх үзэл судлууд, философи, шашин шүтлгүүдийг хэрвээ харах юм бол дандаа гавьяан дээр үндэслэгдсэн энэ одоо нэг талаар Библийн хэлгээр бол хууль дээр үндэслэгдсэн ийм одоо аврал, ийм одоо итгэлийн амьдралын тухай дандаа ярьдаг. За жишээ нь бид нар исламыг аваад үзье. Ислам бол хэрвээ чи ихтэй Аллахын өмнө чиний хийсэн юм чинь сайн нь илүү байж ч та нар авралт хүрнэ. Тэр дэнслэлээр ингээд тавихад тэр нь сайн байх юм бол тэгэл та нар аврагдах болно. Өөрөлдөө чиний хийсэн гавьяа, буян, сайн үйлс чинь сайн байж ч нөгөө муухайг чинь дарж иж тэгээд таалагдах болно. Яг үндэ исламд бол аврагдах хэсгийг хүмүүс өгөх хүртэл ерөөсөө мэдэхгүй. Тийм учраас маш олон хүүхдүүдийг хүмүүс хуураад гидсэндээ янз бүрийн бөмбөг авчираад очиод тесрэх юм бол гарцгаа байхгүй мөнгө өсөд орно гэдэг ийм одоо номлолыг хийдэг. Буддизмыг бүгдээр аваад үзье л да. Тийм ээ бас л адилхан буян үлдэх. Би хэрвээ ингээд сайн зүйл нохоо хооллох юм бол, хүүхэд хооллох юм бол ч гэдэг юм уу, ямар нэгэн буян үлдэнэ. Тийм ээ. Сайн зүйлийг би хийх ёстой. Гэхдээ мэдээж энэ сайн зүйлийг бас буруу хүнд хийж болохгүй. Тэгэх юм бас буруу болчихно. Тийм ээ. Заавал нэгэн таалагдах тэр зүйл, тэр нэгэн хууль, тэр нэгэн чухал нарийн ямиг нь би дагжих ёстой. Магадгүй би өглөө орноосоо босохдоо заавал зүүн тийшээ ч юм уу, баруун тийшээ босох ёстой ч гэдэг юм уу. Тэ. Ямар нэгэн тийм дүрм, журам ийм юмд гэж баригдаж тэрийг сайн биелүүлснээр би таалагддаг. Тэр нэгэн далдын одоо хүчиндээ. Тийм ээ. Тэр өдөр сургууль үлдэх ажиллах шүү дээ. Манай ихтэй сургуулиуд бүгдээрээ л ийм одоо үндсэн дээр суйрлагддаг. Багш нар хизээч бид нар эхлээд 5 тавьчихсан. За одоо чи ажиллаа хий гэж хэлдэггүй. 5 гэдэг чинь нөгөө дээр үе хэллэгээр ярьж шүү. Онц. Тийм ээ. Тавьчаад. Бид нар яадаг гэхээр оюутнууд заавал өөрөө сайн сурж иж тэрийгээ сайн хийснийхээ үндсэн дээр бид нар дүнгээ авдаг. Өнөөдөр заримдаа бурхныг яг ийм байдлаар айгүй олон Христэд итгэж хүмүүс хардаг. Би хэрвээ сайн байх юм бол, би хэрвээ амар гоё ариун байх юм бол, би өөрөө айгүй сайхан зүйлс хийж юм бол бурхан намайг таалах байхаа гэсэн. Тэгснийхээ үндсэн дээр өөрийгөө буцаад боолчлолд оруулж байгаагаа хүмүүс мэддэггүй. Сүүлдээ өөрөө тэгж чадахгүй болохоор өөртөө амар гутардаг. Оо яана би өнөөдөр залбираагүй шүү дээ.
Би өнөөдөр Библийг уншаагүй байсан байна яана. Би өнөөдөр хүнд туслах хэрэгтэй байсан туслаагүй байсан байна. Гэд буцаад нөгөө сайн байсан үс чинь өөрийг нь буцаагаад биднийг боолчлын одоо энэ одоо асуудал оруулдаг. Христ итгэлийн эрх чөлөөний амьдрал, чөлөөт амьдрал гэж юу вэ гэдэг тухай заримдаа бид нар буруугаар ойлгоцсон байдаг. Тийм учраас Паул энэ ишлэл дээр юу гэж хэлж байгаа вэ? Хуулийн дор байхыг хүсэгчтэй. Та нар юу асуугаад байгаагаа ойлгож байна уу? Хуулийн дор байхыг хүсэж хэдэн зуун жилээр юдэчүүд үзээд бараагүй. За магадгүй хэрвээ бид өнөөдрийн тухай ярих юм бол өнөөдөр ч ярьж байгаа зүйлээ барсан хуулийн дор амьдарч байгаа хүмүүс байгаа юу? Байхгүй. Бид нар зүгээр гараад замын хөдөлгөөний дүрм зөрчин тэгэл болоо. Тэ? Ялангуяа манай энэ тойрог бол дандаа зөрчүүлнэ. Тэ? Цогцлоноос гараад явдаг энэ тойрог бол. Бид нар хуулийн дор угаасаа байхыг хүсэхгүй байх ёстой. Уг нь бол Христийн дотор эрхчлөөд тэр авралын амьдралтай байх хэрэгтэй. Айгаад би тийшээ явж болохгүй, ингэж болохгүй. Дээр бид нэг хашаа байшин зарж исэн тэгсэн чинь нөгөө хүн нь үгүй би өнөөдөр авахгүй гэл тэгэд яасан бэ өнөөдөр муу өдөр ерөөс авч болохгүй өдөр. Тэгэд заавал нэг өөр тодорхой өдөр иржээч тэр одоо юмыг хөдөлж аавна. Тэгэд тэрийг алдсан л та тэр үгүй юу гэж тэгэл хүлээгээ байж дээ. Өшөө бас нэг айгүй гоё тийм нэг гоё байр зарна гэдэг. Тэгээ тэр байр их үнэтэй л байсан л да. Гэхдээ яагаад зарах гэж байгаа вэ гэдгсэн чинь нөгөө хүмүүс нь болохоор энэ их одоо буруу яасан юм байна. Суур тавигдсан буруу одоо өдөр яатсан юм юу учраас гэд маш хүнтэй цайт юм маш хямдхан үнээр одоо зарахаар болж байгаа даа. Би сонсч ирсэн. Та нар магадгүй бас сонссон байх л да. Одоо энэ бол ингээд нөгөө сүнс шүглц учраас зарж яана гэл тийм ээ. Хуулийн дор айдастай амьдрал гэдэг үл энийг хэлдэг. Харин Христэд итгэж хүмүүс энэс уг нь чөлөөлөгдсөн. Гэтэл олон Христэд итгэж хүмүүс ялангуяа тухайн үеийн энэ галаатчууд тэрийгэ буцаад хүсэж байсан. Энэ бол яг ямар учиртай вэ гэхээр хүмүүс яагаад ийм зүйлийг хийх дуртай байдаг вэ? Хүмүүсийн одоо Библиэр хэлж байгаагаар бол хүмүүс бол бардам. Хүмүүс өөрийнхөө аврал болон өөрийнхөө амьдралын сайн сайхан зүйлд өөрийнхөө хурууг заавал дүржээж энэ сайн гэж хэлэгдэх. Би оролцсон гэж хэлмээр. Тэгээ Христэд итгэж хүмүүс заримдаа авралын зар тараагаад тэгээд одоо би Есүс чинь болохоор болъё гэвэл яах вэ гэдээ асуухлаар зүгээр итгэл болоо. Ингээл болоо юм. Би ямар нэг хийхгүй юу? Би заавал юм хиймээр биш. Одоо яах вэ? Хэдэн төгрөг өгөх юм? Эсвэл юу одоо ямар буян би хийх юм? Тэгжиж би яг Христэд хийж болох юм бол яг нэр төртэй болно гэж заримдаа боддог. Христ итгэлд ерөөсөө тийм байхгүй. Христ итгэл гэж бол би өөрөө чадахгүй байгаа учраас Бурханаас тэр одоо аль хэдийнэ чадсан Христийн тэр загалмайн үйлсэд итгэж ирж байгаа хүмүүсийг хэлж байгаа. Тэгснийхаа дараа буцаад би тэгтээ бас жоохон жигсэн хуруу дүрмээр байна гэж ихтэй адилхан юм болж байгаа гэсэн үг. Хэрвээ буцаад одоо ямар нэгэн замаар одоо өөрийнхөө итгэлийг хууль дүрмээр авч яваа гэж ойлгож байгаа бол. Тэгээд тэр хоёрхан замаар аль нэгээр нь л хүмүүс магадгүй аврагдана. Гэхдээ нэг зам нь бол үнэндээ бол боломжгүй зам. Дэлхийд тэр бусад бүх шашнууд тэр замаар үзээд байгаа. Тэрнээс ганц ялгаатай нь Христийнх. Бид нар аль хэдүүнээ тэр гавьяаг авцсан. Аль хэдүүн Бурхан биднэрт чи аврагдсан гэж хэлсэн. Яг л би чадахгүй учраас Христ чадсан тэр нэгэн үйлсийн дор би өөрийгөө авчирж яана гэж үздэг. Тийм учраас Паул тэднэрт та нар би одоо жишээгээр хэлье даа гэж. Тэгээ 21 дөрөв юун дээр за та нар ингээ хүсээд байгаа бол та нар сонсоогүй юу? Тэ? Авраам 2 хүүтэй байсан. Нэг нь шивгчнээс нь нэг нь эрхчлөө тэмхтэйгээс төрсөн. Шивгчний хүү бол Маходор харин эмхтэй хүү бол чөлөө тэмхтэн хүү бол амлалтаар төрсөн гэж. Энэ яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр хоёроо та нар Авраамын түүхийг харуул. Эхлэл номын дээр тийм ээ. Авраам Сара гэдэг их нэртэй байсан. Тэгээ Бурхан түүнийг дуудаад чамаас агуу үндэстэн бий болно гэж тийм ээ хэлсэн. Тэгээ хүлээгээд идэг.
10 жил болсон. Юу агуун зү яаж тэгээд Сара гэдэг эмэгтэй тэр амлалтыг авахдаа 65 таа байсан. Одоо 75 таа болсон. Авраам 75 таа байсан. Одоо 85 таа болсон. Тэгэд угаасаа ийм хүүхэд биштэй надаар дамжиж төрөхгүй юм байна гэд ихнэр нь Сара. Тэгээд надад байгаа энэ шивгчин залуу эмэгтэй та хоёроос тэр хүүхэд төрөх ёстой юм байна. Гэд өөртөө шийдээд тэгээд одоо манай дээр үед нөгөө их хатан гээл тийм айгүй хол их нэртэй ноёдууд байдаг шиг байсан шиг тэр үед ч гэсэн ерөнхийдөө бол тухайн үеийн одоо тодорхой хэмжээний газар эзэмшигч югдгийг одоо иймэрхүү хүмүүс өөрсдийнхөө шивгчин гэх мэтлэнгээ одоо юу гэдэг лээ нөгөө татвар им гэж ярьдаг нэг талаар хүмүүсээс олон хүүхдүүд төрөл өөрийн гэдэг ийм одоо айл гэр бүлийг бий болгодог ийм ерөнхий тийм ёс саншил тухайн үеийн хүмүүст байсан. Тэгээ тийм замаар л одоо тэгвэл бурхан биднэрт хүүхэд өгөхөр шийдсэн байна да гэдэг магадгүй Авраам бодоод тэгэд хүү төрсөн Агараас шивгчин эмэгтэй гэсэн. Тэгэд энэ чи Паулийн энэ чи хэлж байгаа юу нөхлөөр тэр шивгчин эмэгтэйгээс төрсөн хүү бол одоо Махбудын замаар гэж. Өөрөөр нэг талаар хүний замаар, хүний бодлоор бурханы амлалт яаж биелэх вэ гэдэг тухай ингээ бодохдоо хүний замаар бодсон. Махбодоор төрсөн ийм хүү байсан гэсэн ийм замаар хэлж байгаа. А нөгөө нэг Сарагаас төрсөн хүү болохоор дараа нь бүр 14 жилийн дараа одоо өөрөөр хэлбэл Исмаилийг төрсөн хүү Исмаилийг 14 настай байхад нь бурхан жинхнээсээ одоо яг Сарагаас төрүүлсэн. Энэ бол гайхамшиг ус. Яг тэр үед Авраам 90 хүрэх гэжсэн. 90 100 хүрэх гэжсэн ер нь бол 90 настай байсан. 14 жилийн дараа гэхэлэр Сара болохоор 89 настай. Хүүхэд төрүүлэх үе бүр өнгөрцөн. Тэгээ боломжгүй. Тэгээд энэ бол гайхамшигаар төрсөн. Нэг нь натуралны төрсөн, нэг нь супер натуралны. Одоо өөрөөр хэлбэл ер бусын замаар төрсөн. Ийм хоёр хүүхдийн тухай. Паул энэ ч хүмүүс сануулж байгаа. Та нар тэр түүхийг санаж байна уу гэж. Тэр түүхэн дээр нэг нь шивгчин, нэг нь эрхчлээ тэмхтэй байсан. Энэ хоёрын хооронд Паул ялгаа одоо хэлхийг хүссэн. Тэр ялгаа нэг нь болохоор боолчлолыг одоо буюу нөгөө хуулийг сануулж байгаа байдлаар хүний талаасаа Махбодоор нөгөөх нь болохоор илүү бурхны амлсан амлалтын дагуу эрх чөлөөтэй эмэгтэйгээс төрсөн хүүхэд гэсэн ийм санаагаар ерөнхийдөө энэ хоёрыг одоо ингэж сануулж байгаа. Түүхийг сануулж байна. Тэгээ Паул яг энэ дэр нэг талаар одоо номлож байгаатай яг адилхан. Тэнгүүтээ одоо тэрийг тайлбарлаж байна. Тайлбарлахдаа их сонирн байдлаар тайлбарлаж байгаа. 23 юу лээ 24 дугаар эшлэлсгэрээ харах юм бол үүнийг үлгэрлвэл тэр хоёр эмэгтэй нь хоёр гэрээ юм гэж. Мэдээж хоёр гэрээний тухай ярихлаар бид нар хуучин гэрээ, шинэ гэрээний тухай ярьж байгаа. Тийм ээ? Хуучин гэрээг бол ихэвчлэн бид нар хууль гэж хардаг. А шинэ гэрээг бол ихэвчлэн бид нар сайн мэдээ гэж хардаг. Нэг нь болохоор илүү хүмүүсийн зүгээсээ авралыг амлалтыг өөрөө авах гэж хүссэн ийм одоо зам түрүүний ярьж байгаа нэг авралын хоёр зам гэдэг шүү дээ. Нэг тэрийг төлөөсөн. А нөгөөх нь болохоор илүү одоо сайн мэдээгээр буюу бурхан өөрөө ер бусын замаар ажиллаж байгаа энэ одоо хоёр зүйлийг яахын тулд хоёр гэрээ юм гэж хэлсэн. Хуучин гэрээ, шинэ гэрээ хоёрын талаар. Тэгээ яг үлгэрлэл гэдэг энэ үг шүү дээ. Энд чи 24 дугаар ишлэлдэр хэлэхдээ яг грек хэлээр аллегория гэж үгийг хэрэглэсэн байгаа юм л да. Тэгэд энэ аллегория гэдэг энэ үг нь ямар учиртай үг вэ гэхээр тухайн одоо нэгэн зүйлийг ярьж байгаа боловч тэгтээ үндсэн санаа нь бол энэ зүйлтэй хамаагүй өөр утгатай гэсэн байдлыг илэрхийлэхдээ манайхаар бол нэг өөрөөр хэлбэл гэж хэлдэг шүү дээ. Гэтэ яг өөрөөр хэлбэл гэдэг үг биш. Яг хэлж байгаа юм нь бол хамаагүй. Энийний цаана уж байгаа өөр санаа байгаа гэсэн замаар ерөнхийдөө хэлэхдээ аллегори гэж хэлдэг. Өөр санаа, өөр яриач гэдэг юм ийм утгатай юм үг байгаа. Энэ аллегори гэдэг энэ байдлаар бол бид нар өнөөдөр бол Библийг хардггүй л дээ. Өөрөөр хэлбэл бид нар хуучин грек ч юм уу, шинэ грек ч юм уу харангуйтаа яг ийм одоо энэ Паулийн энэ зүйрлсэн байдлаар, үлгэрлсэн байдлаар гэх юм уу ингэж Библийг хардггүй. Яг Библи юу гэж хэлж байна? Яг тэрүүгээр л бид нар хардаг. Яг гэвэл бид нар Библийн хэлж байгаагаас өөр санааг бид нар өөрөө гаргаж өөрөөсөө ярьж болдоггүй. Библи юу гэж хэлж байна тэрийг л ярьдаг. Тийм биз дээ, тийм ээ? Өөрөө ямар нэгэн гоё философи энэ дээр бол зохиохгүй. А зохиоцсон хүмүүс байдаг. Тэр хүмүүсийг бид нар гаж
Тэрс урсгал үзэлтэнгүүд гэж ярьдаг тийм ээ. Энэ аллегори гэдэг энэ замаар бол маш олон хүмүүс заримдаа номлож байгааг бид нар сонсдог. Буруу номлол хийж байгаа. Яг Библийн хэлэх гэж байгаа санааг хэлээгүй. Шал өөр санааг өөрөө зохиож тэрийг ашиглаж гаргаж ирж байгааг бид нар аллегори гэж хэлж байгаа юм да. Жишээлбэл би нэг юм номлол сонсч ирсэн гадаад хүн. Есүс нөгөө Иерусалимд орохоос өмнө одоо илжиг ундаг шүү дээ тийм ээ. Тэгээд илжгийг нөгөө хоёр шавнараа явуулаад та нар зам дээр чинь нэг илжиг дудамтайгаа байна. Тэнгүүд тэрийг аваад авчирч надад өгөөрэй гэд. Тэгээд өөрөө тэр илжгийг унаад Иерусалим ороод хүмүүс нөгөө хосана гэж тэ талдуу модны мөчрөөрөл тэгжээдэг. Тэрийг номлож явахдаа шууд нөгөө хүн чинь юу гэж ярьсан гэхээр тэр илжиг бол эмэгтэй хүн юм аа гэсэн. Тэгснэ яг гэхдээ өөрөө бол их тийм эерэг санаагаар ярьж байгаа юм байна. Тэр бурхан бол эмэгтэй хүнийг өөрийнхөө үйлчлэлд ашигладаг гэдэг санааг хэлэх гэж байгаа. А тэр илжиг бол Есүсийн тэр одоо Иерусалимд орж ирэх энэ одоо агуу сүр жавхлантай үйл явдлын гол хэрэглүүр болсонтой адилхан эмэгтэйчүүдийг бурхан ч бас хэрэглэдэг юм аа гэсэн ийм байдлаар. Тэгснээр эмэгтэй хүмүүс бол одоо хүмүүсийг бурхан голдгоо гэн тэгэл эмэгтэй хүмүүс бол тийм. Гэхдээ яг тэр үйл явдлыг хэрвээ бид унших юм бол Матай номон дээрээс тэр илжигийг ерөөсөө Матай эмэгтэй хүн гэж зөөрлөх гэж бичээгүй. Тийм биз дээ. Ямар ч хамаагүй. Энийг бид нар аллегори арга гэж хэлдэг байхгүй. Библийг ингэж бид нар ерөөсөө уншдаггүй. Бас ингэж тайлбарладаг ч гоо. Гэтэл сонирхолтой Паул энэ чи яг хэлж байгаа. За би аллегороор та нарт энэ түүхийг хэлье. Паул болон Библийг бичигчид тодорхой хэмжээгээр типолог буюу аллегори гэсэн хэд хэдэн утга зохиолын тайлах аргыг хэрэглэсэн байдаг. Энэ бол зөвхөн Библийн бичигчдэд бурхан тодорхой нөхцөл байдалд одоо зөвшөөрж тийм ээ одоо бичсэн. Тэгээд тэр үг нь Библийн бурханы өөрийнх нь хэлэх гэж байгаа үг байгаа болохоор тэр нь тухайн одоо бичигчдэд одоо зөвшөөрөгдсөн. Харин бид нар бол өнөөдөр Библи бичиж байгаа хүмүүс шиг цоошин өөр утга санаа гаргахын тулд ийм аргыг хэрэглэж Библийг уншдаггүй. Та нар магадгүй хаяа сонсдог байх л да. Нөгөө Монголын нууц товчоог хүмүүс уншаад тэгснэ Монголын нууц товчоноос янз бүрийн нөгөө ийм тайлал гаргаж ирдэг. Аллегорчлал бас нэг талаар типолог хэлбэрийн бас одоо утга зохиолын янз бүрийн одоо тухайн эртний баримт бичгүүдийг унших одоо тайлах тэр аргуудын тийм бурууг нь хэрэглээд зарим хүмүүс одоо манай Чингис хаан ийм байсан л гэн тэр тийм байсан л гэн тэр одоо дайчнаа ийм байсан л гэн тийм ээ тэр баатрууд ийм болсон л гэн. Энд яг тэн дээр байхгүй тэр их бичээс дээр нь их сурвалж дээр нь бол байхгүй иймэрхүү зарим санаануудыг гаргаад ярьж байгаа юм хүмүүсийг сонссон. Бид нар Библийг тэгж юусоо тайлбарладаггүй. Библийг яг байгаагаар нь хэлснээр нь л тайлбарладаг. Тухайн үеийн нөхцөл байдал, хам сэдв энд хилэгдэж байгаа зүйлсийг нь харж иж. Харин Паул энэ чи юу гэж хэлж байгаа гэвэл би тэр аллегороор одоо энэ хоёр эмэгтэйг тайлбарлая хоёр гэрээ гэж хэлж байгаа. Мэдээж хэрэг одоо Сара болон Хагаар гэдэг зүгээр бодит эмэгтэйчүүд байсан. Тэр хоёр хизээч толгоон дээр ямар нэгэн гэрээ ч юм уу те ийм төлөөлөд байж байгаагүй. Харин Паул энэ чи юуг гол хэлэх гэжсэн гэхлээр энэ үйл явдал ер нь та нар магадгүй Ишмаилийн тухай ингээд Ишмаил бол одоо өстөнөр арабуудын эцэг тийм ээ. За Исаак бол нөгөө еврейчүүдийн эцэг. Тэгээ багаасаа одоо ингээд ийм асуудалтай болцсон байсан учраас одоо дэлхийд дээр өнөөг хүртэл энэ хоёр үндэстэн болон энэ ойрох орнуудад ингээд байлцаар байгаа гэл энэ санааг та нар магадгүй сонсч ирсэн баг. Гэхдээ бид энэ дээр их болгоомжтой хандах хэрэгтэй. Яг л арабчууд мэдээж хэрэг байсан. Ишмаилаас гарсан нь үнэн, энэ агуу үндэстэн болсон нь үнэн. Гэхдээ тэд нар мусульман байгаагүй шүү. Мусульман хаа байсан 600 жилийн дараа гарсан ийм шашин баг. Тийм учраас энэ үед Паул энэ бичгтээ ерөөсөө тэр исламын тухай энэ бодож яриаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. За энэ хоёр хүү болохоор нэг нь эрх чөлөөт эмэгтэйгээс нэг нь одоо боол гэх юм уу да шивгчин эмэгтэйгээс гарсан. Тийм учраас одоо тэр төрүүлсэн ихээр нь ярьж ин л да. Энэ нь Синан уулнаас гаралтай. Тэр бол боолчлолд орох хүүхдүүдийг төрүүлэх Хагаар байсан юм а гэж. Тэнгүүт Хагаараас төрсэн одоо Ишмаилчууд буюу арабууд бол байнгын боол байх гэжтэй гэж хүмүүс өнөөдөр заримдаа ярих гэдэг. Энэ бол яг тийм санаагаар энэ Паул яриаг байгаа шүү. Энэ чи нөгөө алгорчлал гэдэг энэ нөгөө
Хаамаагүй юмыг одоо Паул эндээс зүгээр гаргаж ирж ярьж байгаа болохоор бид нар тэр зүгээс л зөвхөн ойлгох хэрэгтэй. Харин юуны тухай ярих гэж байгаа нөхлөөр боолчлол гэдгээр нэг хуулийн дор амьдрагчдыг л хэлээд байгаа. Тэд нар адилхан юдэчүүд байсан. Ерөөсө арабуудын тухайд энэ чинь яриаггүй. За тэгээд гаралтай бөгөөд хүүхдүүдийг төрөл Хагаар байжээ. Хагаар нь Араб дахь Синан уул бөгөөд одоогийн Иерусалимтэй дүүцдэг буюу тэд нар яг юдэчүүд байсан. Ерөөсө арабууд гэдэг юм байгаагүй юм чинь. Тэгэхээр энэ дээр ингээ хүмүүс буруу ойлгох гэдэг. Ишмаил юм чин араб гэдэг ингээ бичсэн байгаа юм чин энэ бол одоо нэг нь ингээ араб хүнийг ярьж байгаа нөгөөх нь еврей хүнийг ярьж байна гэж. Энэ бол ерөөсөө юм шиг. Энэ яг адилхан еврейчүүдийн тухай ярьж байгаа. Нэг нь хуулийн боолчлолд байгаа одоогийн Иерусалимын тухай ярьж байна 25 дахь ишлэл дээр. Өөрөөр хэлбэл та нар тэр одоо Иерусалимаас ирсэн гэдэг тэр нөгөө олон мондог юдэийн нөгөө хүмүүсийн гээд дагаад явмаар байна. Тэд нар бол яг өнөөдрийн одоогийн Иерусалим мөн. Тэд нар бол боолчлолд байгаа. Харин Христ хийх болохоор дараа нь төрсөн одоо дээр оршигч Иерусалим буюу Илчлэл номон дээр хэлснээр тийм ээ тэр нь шинэ Иерусалимын тухай ярьж байгаа. Шинэ хотын тухай ярьж байгаа тийм ээ. Тэр Иерусалим одоо дах эрхчлөөтэй их сараагаас төрсэн юм хүүхдүүд юм а гэсэн ийм санаагаар энэ хэлж байгаа. Өөрөөр хэлбэл яг адилхан еврейчүүд нэг нь Хагаар, нэг нь сараагаас төрсөн гэж зүгээр ярьж байгаагаараа ер нь яг адилхан еврейчүүд нэг нь боолчлолынхон тэр гэрт үлдэж байна Иерусалимда. Харин нөгөөдөл нь шинэ Иерусалим руу явж байгаа юм хүмүүс. Энэ хоёрын хооронд том ялгаа байгаа. Нэг нь шивгчнээс нөгөөх нь одоо эрхчлөлт эмгтэй гэсэн. Нэг нь болохоор нэг талаар хуулийг дагсаар байна. Нөгөөх нь бол сайн мэдээгээр амьдрсаар байх ийм хоёр зүйлийг ярьж байна гэж. Тэгээд нэг нь энэ нь аллегор болохоор яг Сара Хагаар хоёр бол яг тийм юмны жинхэнэ төлөөлөл гэж бид нар ойлгох нь их учир дутагдaltaй байгаа гэдгийг хэлмээр байгаа. Энэ зүгээр л аллегорчилж, зүгээр дүрсэлж ярьж байгаа зүйл бодитоор гэж. За тэгээд яг энэ одоо 24-с 27 дугаар энэ ишлэл дээр энэ одоо аллегорчилсан энэ юугаараа Паул яг юу хэлэх гэж ирсэн бэ? Гэвэл та нар тэр буцаад хууль дотор байсаар байх юдэчүүд шиг одоо байх боломжтой. Тэгэх юм бол та нар бүх хуулийг биелүүлээд амьдрсаар байх хэрэгтэй. Тэгэхдээ тэр нь бол боломжгүй гэдгийг та нар аль хэдийн мэдсэн. Харин эсвэл та нар шинэ Иерусалимыг төрүүлсэн тэр ээж буюу Сара тийм ээ их тэр бол тэдний их юм гэж. Тэгэхээр нэг аавтай тийм ээ бурхан эцгийн гэхдээ та нар яг аль ихийн хүүхэд вэ? Тэгэхээр зарим хүмүүс нэг нь Хагаар төрсөн бол ямар ч сонголтгүй юм байж гэж бодох гэж байна. Тэгэхээр тийм утгаар Паулын чирэг энэ зүгээр аллегорчилж байгаа. Хагаар ихийгээ дагах юм уу эсвэл Сара ихийгээ дагах юм уу? Гэсэл ийм одоо сонголтыг нэг талаар Паулын ч өгж байгаа. Яг тэрнээс нь төрсөн гэсэн утгаараа биш, махбодын төрснөөр тухай ярьж байгаа биш. Харин та нар хэрвээ хуулийг буцаад ингээд биелүүлэх ийм одоо амьдралтай болмоор байвал буцаад та нар яг өөрөөр хэлбэл нөгөө Хагаар буюу энэ боолчлолын хүүхдүүдийн их болох энэ хүний л хүүхэд болж шүү гэж. Аав нэгтэй буруу фиш явчлаа. Гэтэл яг амлалтын хүүхэд болох нөгөө Исаакийн талын хүүхдүүд шүү дээ та нар гэсэн ийм байдлаар ерөнхийдөө хэлж байгаа. Тэгэхээр Галатийнхан бол энийг хэр зэрэг ойлгож ирсэн эсхийг би сайн мэдэхгүй л байна л да. Ер нь бол их толгой эргүүлсэн юм. Энд Паул ярьж байна л да. Яг л Галатийн хүмүүс бол нэг талаар бас яг юдын хүмүүс бол биш. Галатад байгаа хүмүүс бол хариу үндэстнүүд, грекүүд ерөнхийдөө. Тэгээд эдгээр энэ одоо түүхийг магадгүй мэддэг болоод Паулын чэд одоо энэ түүхээр дамжуулан тайлбарлахыг хичээсэн байх магадлалтай болж таарж байгаа. Тэгээ 28 дугаар ишлэлээс ингээ хойш харах юм бол одоо яг тэднэрт Паул одоо яг энэ зүйлийг дүрсэлж хэлснийхаа дараа одоо яг өөрийнхөө хэлэх гол санааг энэ хэлж байгаа. Ах トゥ нараа та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ гэж. Өөрөөр хэлбэл та нар бол Хагарын хүүхдүүд бол биш. Уг нь бол хариу үндэстнүүд бол Хагарих л баймаар штэ тий. Гэтэл Паулын чи юу хийж байгаа? Та нар бол уг нь бол тэр амлалтын хүүхдүүд яг Исаактай адилхан амлалтын хүүхдүүд юм а гэж. Өөрөөр хэлбэл Бурхан яг та нарыг одоо урдчилсан өөрийнхөө амлсан замаар авралт хүргэсэн. Тэгээ тэр авралыг авсан хүүхдүүд нь та нар шүү дээ. Галатчуудаа та нар Христэд итгэхдээ яг л тийм байсан. Тэ? Тийм учраас яг одоо тийм байдлаараа байгаараа гэж. Тэгэд
Тэр үед махбодоор төрсөн нь сүнсээр төрснийг хавчсанчлан идүүгээ мөн тэгж хавчсан гэж энэ юу болохоор их сонирхолтой. Яг жинхэнэ түүхэн дээр хэрвээ та нар санаж байгаа бол юу яадаг штэ. Исаак хөхнөөсөө гардаг. Тийм ээ. Жохон хөхт байсан. Тэгээд одоо магадгүй 3 настай ч юм уу те. Тэгээд одоо нэг талаар одоо Авраам бол 103 настай болсон байна гэсэн үг. Тэгээд энд нэг тийм найр баяр цэнгэл хийх үед нөгөө том одоо 17 настай болсон байсан Ишмаил нь нөгөө хүүхдийг нь доромжилсан, доогоолсон гэсэн юм байдлаар хэлсэн. Тэгээд Сара тэнцээ ууралсан. Мэдээж хэрэг энэ бол зөвхөн тэр үед л болж байгаа үйл явдал биш л байх л та. Тэ хоёр ихнэр бид яаж нэг дор те одоо юу байх вэ? Хэл амгүй байх вэ тийм ээ. Тэгээд мэдээж хэрэг том асуудал гарсан. Тэгээд Сара одоо Авраамд хэлээд нэгэнт одоо те шивгчний хүүхэд өв залгамжлах учраас эднэрийг явуулаа гэж хэлсэн. Тэр үед нөгөө өв залгамжлал санжинуудаа өнгөрсөн одоо юун дээр өв залгамжлал хизээч боолын хүүхдүүдэд өв залгамжлал өгдөггүй байсан. Зөвхөн үржилж ижил тэр өв залгамжлал өгдөг байсан. Тийм учраас одоо энэ шивгчний хөө нэгэнд те одоо өв залгамжлал өгөхдөггүй учраас өв залгамжлахгүй учраас энэ хүүхдийг одоо ихтэй хамт холдуул гэж Сара. Тэгээд их сонирхолтой тэнцэн штэ Библи дээр тэнд нэг ийм үг байгаа. Тэнгүүд мэдээж хэрэг Авраам дургуутсан. Энд адилхан хүүхэд нь юм чи тийм ээ. Бас нэг тийм дуртай биш байсан. Тэгсэн чинь бурхан одоо Авраамд юу хийсэн гэхээр эхнэрийнхээ үгийг сонсоо гэж хэлсэн. Эхнэрийн үгийг сонсоо гэж. Тэгээд Авраам тэр хэлсний дагуу нөгөө хоёрыг чинь явуулсан байдаг. Тэгэхээр тэр одоо үйл явдлыг тэр хүүхдийг нэг доромжилсан одоо тэ магадгүй одоо дээрлэгсэн ч гэдэг юм уу тэ булитсэн юм асуудал гарч ил байна л да. Тийм болохоор одоо тэрийг энчээ Паул өөрөө алгорчлон хэлэхдээ хавчсан гэж хэлж байгаа. Хавчсан гэж. Нэг талаар хуулийг баригчид эрхчлээд хүмүүсийг хавчдаг гэсэн ийм санааг ерөнхийдөө хэлж байгаа. Чи яагаад тэгээгүй юм? Чи яагаад тэгж яасан? Ингэж яагаад чи хийсэн ингэж болохгүй, тэгж болохгүй. Чи тэгэх ёстой, ингэх ёстой. Бид нар заримдаа нэг цуглааныхаа үйл ажиллагаа ингээд явуулахлаар нэг талаар эрхчлээд хүмүүстэй адилхан бид нар зарламаар байдаг. Бүгдээр хамтдаа цуглаандаа ирцгээе цагтаа гэл. Тэмүүт ирээгүй хүмүүс чи яагаад ирээгүй вэ гэхлээр хавчсан болчих гээд байдаг. Тэ? Нөгөө боолчлолт хүмүүсийг оруулж байгаа юм шиг. Заавал ингэх ёстой юм шиг. Гэхдээ мэдээж хэрэг тэр бол одоо зөвл асуудал байх л та тийм ээ. Харин хүмүүс сүүдэд заримдаа нөгөө цуглаанд явахыг заримдаа Христ итгэлийнхаа амьдралыг юм буцаад боол болцсон юм шиг ямар нэгэн зүйл болохгүй болно гэдгийн дүрмэн дотор өөрийгөө оруулсан юм шиг гэж заримдаа гинт боддог. Яг л тэртээ дөрөв хүний өөрийнх нь натуралны одоо нөхцөл байдал дефолт гэж ярьдаг шүү дээ. Байдал нь тийм. Угаасаа л хүмүүс тэгмэр байдаг. Би өөрөө ямар нэг юм хийж ээж өөрийнхөө сэтгэлийг хангадаг. Бурхан тааламжтай байхын тулд би өөрөө эхлээд өөртөө тааламжтай байх хэрэгтэй гэсэн ийм одоо дүрмэн дээр ерөнхийдөө ажилладаг. Гэтэл Библи юу гэсэн? Чи өөрийгөө голж исэн чи өөрийгөө дутуу гэж үзсэн чи Бурхан чамайг тэгж бодохгүй байх. Чи Христэд итгэсэн эзэн дээр ирсэн хүмүүс та Христийнхээ амьдралд өөрөө юу гэж өөрийгөө тооцож чинь хамаагүй. Бурхан таныг өөрийнхөө яг жинхэнэ хүүхэдтэй адилхан бодож байгаа. Ганцхан муу ерийн сүнс биднэрт тэрийг хэлдэг. Чи чадахгүй шүү дээ. Чи нөгөө дөрмөд авахгүй шүү дээ. Чи нөгөө Иесусыг дагахгүй л шүү дээ. Чи чадсангүй шүү дээ. Чи цуглаанд явсангүй шүү дээ. Чи Библийг уншсангүй. Чи сая ууралцноо. Тэ? Муу юм хийчихвөө. Гим нүгэлд орчихвоо гэж банк сануулдаг юм бол эзэж бурхан биш. Бурхан бидэнд юуг сануулдаг гэхээр чи аврагдсан хүүхэд. Чи бурханы хүүхэд. Чи бол Иесусийн одоо нөгөө найз хамгийн дотны гэдгийг сануулдаг. Хэрвээ тэгж л сануулж байгаа бол бидний амьдрал угаасаа одоо эзэнтэй хамт байх тийм одоо өөрчлөгдсөн амьдрал руу одоо хуулийн буш замаар очдог. Хуулийг биелүүлэх гэж хэрвээ бид нар явах юм бол угаасаа барахгүй. Тэгэхээр өнөөдөр дахиад бид нар нөгөө Христ итгэлийн эрхчлөөний тухай ингээд бид нар ярихлаа. Эрхчлөөтэй өнө гэдэг дуртай юм хийн гэсэн үг бас биш.
бурханд тааламжгүй зүйлийг хийнэ гэдэг бол угаасаа бурхны хүүхдүүд болсон хүний хувьд бол маш их одоо сэтгэл өвдөхөөр одоо үйл явдал. Харин тэрний дараа тэрийг бол биш үү? Хууль биднэрт угаасаа илчилдэг. Чи дэгсэнгүү гэж. Хууль бол хэрэгтэй. Хууль бүр хэрэггүй биш. Харин тэгэд сайн мэдээ биднэрт юу гэж хэлдэг вэ? Гэхдээ чи Есүс Христийн дотор аврагдсан. Аль хэдүүнээ эрх чөлөөнд орсон. Одоо яг тийм хүүхэд чиг амьдрах гэж. Дээр үед Батмунх Даян хааныг жоохон багтана хаан болгочдаг шүү дээ, тийм ээ. Тэр хүн яг жинхэнэ хаан уу? Хаан байтугай өөрийгөө яа гэж байгаа хүүхэд байгаа шүү дээ. Харин яг тэр хүүхдийг эргэн тойрных нь эрдэмтэн мэргэд, тийм ээ. Хаан гэдэг чи яах ёстой? Яаж хөдлөх ёстой? Яаж суух ёстой? Юу мэдэх ёстой? Ямар юмыг одоо сурсан байх ёстой? Энэ одоо бүхэл бүтэн улс үндэстнийг одоо удирдна гэдэг чи юу гэсэн үг вэ гэдгийг зааж байгаа. Өнөөдөр бид нар ч гэсэн бас нөгөө хаанчлалын хүүхдүүд болсон. Бид нар гэхдээ яг тэрийг мэдгүй одоо жоохон сураал явж байгаа. Тийм биз дээ, тий? Яг тийм одоо бүр мөсөн Христтэй адилхан болсон Христэд итгэгч хүмүүс болохын тулд бид нар багаар нөгөө нэг хааны хүүхдийн суудлууд, тийм ээ, суудсан байгаа мөртлөө одоо тэрийг яаж сууж явах ёстой вэ гэдгийг сураал явж байгаа. Тийм учраас Христэд итгэж хүмүүс Эфес номдэр Паул юу гэж хэлсэн? Бид нар Христтэй адилхан төлөвсөн хүн болтлоо. Ийхүү одоо суралцахаар байх болно гэж хэлсэн бид. Бид нар өнөөдөр яг өөрсдийнхөө Христ итгэлийнхаа одоо амьдралын эрх чөлөөний тухай хэрэг бодох юм бол өнөөдрийн энэ, тийм ээ, энэ эвгүй текст гэх юм уу? Тэ? Энэ текстээр дамжуулан бид нар юуг яг олж авах вэ гэвэл бид нар буцаад нөгөө боолчлол руу л явмааргүй. Буцаад нөгөө Хагарын хүүхдтэй адилхан зүгээр л ямар ч найдваргүй, ямар ч амлалтгүй юм шиг ийм байдлаар амьдрмааргүй. Харин бүр амлалтын хүүхдүүдтэй адилхан. Есүс ямар амлалт өгсөн бэлээ бид нар? Би дахиж ирэх болно. Тэгээ миний эцгийн горт орон байр зөндөө би танарт бэлдэж гэж шавнартай хэлэхдээ тэ. Нөгөө талаар бидний энэ амьдралд бурхан өөрөө ямар байхаас үл шатгаалаад тэр баяр хөөр, тэр жинхэнэ эзний доторх тэр баяр хөөр, сэтгэл хангалуун байдал гэж юу вэ? Жинхэнэ амар тайван гэж юу вэ гэдгийг өгнө гэсэн. Энэ амлалт бол биднэрт байж байгаа. Хүний амьдрал өнөөдөр бидний өдөр тутмын маань зүйл ямар байхаас үл шалтгаална. Хэрвээ бид нар махбодын зүгээс хэрэг бодох юм бол өөрөө бүгдийг зохицуулчмаар байна. Энэ нь юу гэсэн үг вэ? Бурхны өмнөөс яг хагаараас хүүхд төрүүлж байгаа юм шиг. Өөртөө шийдэж бурхны өмнөөс энэ асуудлыг шийдэх гэж орлож байгаа юм гэсэн. Нөгөөх нь болохоор энэ амлалтыг бариад түүнд найдсан төвчээртэй хэвээрээ байх. Тийм ээ, Авраам бол дахиад нэг жоохон 10 жил хүлээчихгүй гэж бодогдохоор тийм ээ, 14 жил ч юм уу тийм. Тэгсэн бол тийм ээ, энэ Ишмаил энтер гэсэн янз бүрийн юмнууд гарч ирэхгүй амар байсан байхгүй юу гэж. Бид нар ч гэсэн заримдаа амьдралаа дандаа л тийм байдаг. Би жоохон төвчээртэй байцсан бол ийм янз бүрийн юмэг тийм ээ, хэрэгтэй хэрэггүй юм зовлонгоор явах хэрэгтэй ч байсан юм. Зүгээр л бурхны амлалтыг хүлээсэн бол угаасаа л өгөгдөх ёстой байсан юм гэж тийм. Би нэг сандгийн анх нөгөө юуны явлаа. Анх бид нар ч нөгөө гадаад улс руу явах ганцхан үүрэх боломжтой болсон шүү дээ. Тэгэл би ганцхан үүрлээ. Тэгээ тэр үед чинь паспорт авдаггүй байсан. Энэ цагаан хуудас авдаг байсан. Энэ нөгөө юуны тэнцээд нөгөө очиод 100 айлын тийш очиод нөгөө одоогоор паспортаа хэлцэх юм уу? Тэр тэн дээр очиод өглөө очролдог байхгүй юу? Тэгэл манай байрны хүмүүс миний өмнөөс бүгдээрээ очрлаа. Төөх тэнт чинь нэг хүнд л нөгөө цагаан хуудас авч өгөх гээд байгаа шүү дээ. Уг нь бол тэгэл тэнт чинь байлдан болж байгаа юм чи угаасаа. Өөр шүн мөн ирээд ингээд очролдог байсан. Тэгсэн манай яг байрны нэг хүүхэд уг нь төрүүлээд очиод очрлоод ингээд яачна гээд. Тэгсэн амлсан тэгээгүй байхгүй. Хүү би тэнт чинь зүгээр өстой. Өсөрч харахгүй юу өстой нараа муха балиар юм зүгээр намааг угаасаа явуулахгүй гэж тэгж байгаа мэгж байгаа ингээд би чи бөө бас. Тэгээ яг хөө тэгээ тэр өдрийнхөө оройтой угаасаа цагаан хуудас авсан. Тэр дөрөв авах хэвээр юмыг юмнаас болоод нөгөөдөгтэйгээс бөө түнжин тасралсан нэг хэсэгтэй. Заримдаа биднийг бурхан тэгж ханддаг. Тэртэй төргөө тийм ээ. Эзний амлсан тэр нэгэн гайхалтай зүйлийг тэр амьдралыг угаасаа амлчаад байгаа тэр зүйлийг нь зөвхөн дуулууралтай замаар тийм ээ зөвхөн төвчээртэй замаар хүлээж авах байтал би өөрөө дундуур нь дүрм зохиогоол өөрөө дундуур нь янз бүрийн зүйл хийгээл
Ийм замаар бид нар заримдаа Бурхны амлалтыг хүлээж авах гэж ойлгочтой. Тийм байгаа бол өнөөдрөөс эхлээд хэдүүлээ болцгоё. Тийм ээ. Тэгээ бүгдээр Бурхны өмнө хамтдаа ирцгээе. Тэнгэрлэг их эзэн минь танд баярлалаа сайхан өдрийг өгсөн. Тэгээ бид нар хамтдаа бас таны үгнээс суралцах юм боломжийг өгсөн. Баярлалаа эзэн минь. Тэгээд үргэлжлүүлэн эзэн минь таны дотор эрхчлөөт Христ итгэлийн амьдрал гэж юу вэ гэдгийг та биднэрт өдөр болгон зааж, өдөр болгон удирдах өгөөрэй гэж танаас гуйж байна. Бидний мууны сүнснээс ялангуяа бидний хууль дүрм дагуулдаг альва зүйлийг хуульчлан харж зөвхөн таны дотор тэр бүх ёроолууд байгаа гэдгийг мартуулах ийм худал хуурмаг үгийг ихэд үгэнд итгэж гэхэр биш харин бид нар төвчээртэйгээр дуулууртайгаар амьдрах та туслаарай гэж танаас гуйж байна. Эзэн энэ бүгдийг Есүс таны нэрээр гонцолборлаа. Амен.